Сайн байна уу? За өнөөдөр бид хоёр болсон бодиттой явдлын талаар ярих гэж байна. За тэгээ олон дол юм ярихгүй эхлэе. За чиглэл Яваад тийш та. За өнөөдөр би Солонгост Чүнчөнд болсон нэг явдлыг ярих гэж байна. Түүхийн эзнийг маань Минсу гэдэг. За тэгээд Минсу нь болохоор Чүнчон байдаг ханлим гих эмнэлгийн яг моргны арт байрлах хуучин орон сууцнд амьдардаг байсан юм байна. За тэгээд эмч оюутнууд ч ойрхон, тэгээд моргтой бас ойрхон, тэгээд дээрэс нь хуучирсан байрлал болохоор түрээс нь бол нэлээд хямдхан байт юм байна. Нэг жилийн өмнө яг Минсу найзтайгаа баг зэрэг уугаад шөнийн цагаар гэртээ харж исэн юм байна л да. Тэгээд тэр шөнө их бүрхэг айгуу тийм манан ихтэй байсан байна зөө. Тэгээд гэрлүүгээ яг явхдаа моргны хан болон дэлгүүрийн завсраар явдаг байсан юм байна. Тэгээд өдөр нь бол тэр замаар бол ерөөсөө айхгүй. Гэхдээ тэр шөнө бол ягаад ч юм хин нэгэн яг өөрийн ширтээд байгаа юм шиг тийм мэдрэмж бол төрдөг байсан байна. За тэгээд толгойгоо эргүүлж ингээд харахаасаа айгаад ингээд нүднийхээ ингээд булангаар ингээд хажуулдаад харсан гинэ. Тэгээд тэгсэн чинь яг моргны яг ханан дээр нь шүү заяа. Тэгээд хар костюмтэй нэг эрэгтэй өөрийн ширтээ зогсчихсан гинэ. Тэгээд энэ Минсу болохоор өөрөө метр 84 см өндөртэй. Тэгээд харин тэр хан нь болохоор яг 2 метрээс өндөр. Тэгээд дээр нь маш им хурц зэрмэг бүхий тийм хан байсан юм байна л да. Тэгээд тийм хан дээр бол хүн ягаад ч яг тэнцэж зогсох бол боломжгүй гинэ. Тэгээд гайхаад ингээд дахиад харсан чинь тэр даруй ингээд нөгөө эрэгтэй чи ингээд алга болсон гинэ. Тэгээд ерөөсөө секунд ч болоогүй гэж. Тэгээ за энэ архины нөлөө байх бодоод яг гэрийнхээ орцны өмнө ирсэн байгаа. Тэгэд яг орцонд нь болохоор нэг мэдрэгчтэй гэрэл тасдаг. Тэгээ хүн ойр тоор асна гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь яг нэг давхрын гэрэл нь ингээл аль хэдийн асаалттай байсан гинэ. За ерөн сайн байна гэрэлтэй юм чинь гэж бодоол ингээ орц руугаа орсон гинэ. Тэгээд тэгсэн чинь шатаар өгсөд явж исэн чинь хоёр давхарт яг ингээ гарах гад алхаж исэн чинь шатны яг буланд нөгөө хар костюмтэй нөгөө эрэгтэй чинь суугаад өөрийн ширтээ үйжсэн гинэ. Тэгээд яг моргноос барилга хүртэл 100 м орчим зайтай. Тэгээд яг өөрийнх нь ард улцсан хүн өөрөөс нь яагаад төрүүлээд ирцэн байна вэ? Хэдхэн секундэнтэй яаж ингэ ирвэ гэдэг ингээ гайхсан байна. Минсу болохоор амар айгаад дөрөв давхарлаа ингээ хар хурдаараа гүсэн гинэ өөрийнхөө яг гэрлүү. Тэгэд яг түлхүүрээ ингээ зүүн халаасан та хийцэн нөгөө түлхүүр ингээ гарахгүй заяа карбоноос нь. Тэгээд салгалаа үйжсэн чи доод давхраас гутлын ингээ чимээ сонсгоцсон гинэ амар ингээ тогч биш заяа бүр ингээ амар түг гэдэг амар хурдан ингээ гүүж байгаа тийм дуу чимээ сонсгоцсон гинэ. Тэгээд түлхүүрээ ингээ за болий гэд хаалхаа бүр ингээ амар болбоод тэгжсэн чинь тэр өдөр нь ингээд нөгөө нэг ээж нь хаалгаа төгжээгүй байж тараа тэгээ шууд орсон байгаа. Хаалгаа хагаад шууд ингээд газар унсан нэ. Тэгээд ер нь бол тэр цагаас хойш дахиж тэр эрэгтэйг бол хараагүй. Гэхдээ одоо ч гэсэн тэр гэртээ ингээд амьдарч байгаа. Тэгээ тийм болохоор яг орон сууцныхаа нэрийг бол нууцлсан байлээ. Тэгээ моргныхоо замаар бас дахиж хизээж яваагүй гэсэн. За нэг тийм байна бас юм уу. За миний хосонгууд ийм жоохон лосавдаг тэ байна. Түүхээ. За ингээд урд хашааны ингээд нэмд орж гойх ингээд хашаандаа хий тавнаг ингээд газар ухаад худаг гарчихсан байна гэд ихнэр нь ингээд хүртөө хэлж байгаа. Тэгээд ингээд хүнээс ингээд дотох юу байдаг юм бэ? Худаг гаргыг ус зөөх гэж ажил болохгүй амар бицтэй тэглэж манай хашаа худагны суудал дайрсан гэж мэддэг хүмүүс нь ярьж байсан гэж ихнэр нь ингээ хэлэхэд их бол ингээд энэ саналыг үл ойшоогоод манай буусан газар чинь Чингэлтэй ингээд баруун тал уулын ингээд тагт шахуу газар Чингэлтэй ингээд хайрхан ингээд тогшин газар гэдэг юм билээ. Хамаагүй уулын тагт дээр худаг ухаж
төнхөө дэмидээ газар усны хараал усын хорлол гэдэг чинь хэдэн үеэрээ ингээ амсдаг айхтар эдтэй гэж инх болт ингээ ихнэртэй хэлжээ. За тэгээд ихнэр нь юм дуграачгүй ч гэсэн дотроо манай нэг хар юм үнэхээр залхуу юмтэн шүү. Усын нэр барьж биеийн амрыг хайхнэ гэж боджээ. Тэр өдрөөс хойш нэг их ингээ удаагүй байтал тэр айлт ингээ усны хэрүүлд ихцээ. Усны хэрүүлээ. Тий, уснаас болж. За. Ингээд хэрүүл үссэн. Тэгээд тэднийх ер нь ингээд усны хэрүүл ингээд тасархаа байсан. Чи усан та явсангүй нэ тэр. Яваана ингээд үнэд орж магадгүйгээд их бол ингээд ихнэрийнхээ саналыг ингээд хүлээн зөвшөөрж хашаанда худаг ухаар болсон. Гэхдээ худаг ингээд гарахын өмнө гэл ус аргадах тэр нь лам хор ингээд дуудаг. Тэгээд 7 хоног усны хүчинд ингээ хашаанда худаг гаргасан. Тийм өндөр зардал гаргаагүй гэсэн ингээ мөнгө сул хаях өгөхгүй зардал гаргахад ингээ дургүй болохоор ингээ их болт ингээ хашаанда хөдөөнөөс нүүж ирсэн айл буулгаж худгийн ингээ манатар тавилсан. Тэгтэл ингээ урд хашааны ингээ нэмд орчи ингээ худаг ширгэж тэр хавийн мерсер айлын худагч бас ингээ ширэгдсэн. Инх болтынх ингээ яг ингээ усны ундар дээр ингээ хашаага хатгцсан юм шиг байлаа. Тэгээ нөгөө бас дайлгадах нь удаг гарахгүй. За. Тэгэд өмнөөс болоод тэдний ингээ хашааны үүдэнд ингээ бетон, сав тэрэг зүрсэн хүмүүс ингээ урт ингээ оочор дугаар үүсгэж усаа авдаг болсон. Тэгэд ингээ өдөрт ингээ 100,000, 200,000 төгрөг ингээ чигээрээ ингээ урсаад орж ирдэг. Тэгээд инх бол чимгээ хоёр ингээ бизнес хийж ингээ нөгөөх ингээ өргөжүүлээд хуучин муу аксел машина ингээ бас ингээ цоо шин машинаа солиод хашаанда 2 давхар байшин бариулаад тэдний ингээ ойр хавийнх нь ингээ хүмүүс баяны тоонд оруулж бас ингээ атаархаж эхэлсэн. Гэтэл хэл ам тусвуу гэтэл инх бол чимгээ хоёрын амьдрал ингээ алга уруудах адил өөрчлөгдсөн. Тэгээд инх болтын гэр бүл ингээд дунд говь руу ингээд аялахаар явж байгаад аваарт орж бага охин ингээд газар дээрээ нас бараад ихнэр нь нилээд хүнд гэмтсэн. Тэгээд хэдэн сарын дараа тэрэгэнцэг дээр суусан чимгээ арай гэж нэг юм хөл дээрээ боссон. Тэр үед ингээд худгийн захиул хийж байсан ингээд Батөрч ингээд хамаг биеэр нь улаан эрийн яр гарч босч чадхаа байлсан. Тэрж Батын ихнэр хүү хоёр ингээ усаа ингээ зард суухдаа мөн л ингээ хамаг биеэр нь улаан ирээ ингээ яр гарч ингээ эмнэлгээр үүсгэн. Тэгээд тэднийх ингээ лам хаар ингээ залж авчираад ингээ асуувал усыг хилэгнүүлсэн бай. Наад худгаасаа ус авахаа зогсоо гэж хэлчихэд ингээ өнөөх лам ингээ явчихсан. Гэвч инх бол чимгээ хоёр ингээ мөнгө олохын тулд худгаа ингээ хаагаагүй харин шашин шүтлэгтэй тулдаад дөрж бат ингээд тэдний хашаанаас нүсэн. Тэгээд нэг өглөө инх болт машинаа асаагаад хөдлөх гэтэл хамаг биеийн татчаад гар хумруу ногтолсонгүй. Өндийхгээд чаддаагүй эрийнхнээ ингээд дуудахад цаадуулна гарч ирснэ. Яна аав амрыгаад харуулчихсан байна гэд түүнийг дамн гэрт оруулжээ. Тэгээд зүгээр ингээд байж байгаад харуулт өгсөн их болт гээд 6 сар хэвтэрт орж би ингээ баг зэрэг ингээ сайжирсан ч инх болдын ингээ зүвтэн ингээ хачин аимшигтай царайтай зүстэй хүн хутгаас ингээ гарч ирээд үнийг багал зуурдаж эсвэл хаа гуяар нь тас татан ингээ хөнөөж байгаагаар ингээ хардаач зүудлэх болсон. Чимгээж бас энэ зүудийг ингээ зүудэлсэн. Тэгээд ингээд тэднийх ингээ бөөд удаж баахан ингээ бөөлвсний хүчинд лусын ингээ хилэгнүүл хашаандаа ингээ худаг гаргаснаа мэдээж авч оройтсон ч гэсэн инх бол худгаа хааж хашаа байшингаа зархаар үзэлсэн байдгийм аа. Тэгэд энэ түүх ингээ өндөрлсөн байдаг. За ер нь л жоохон сурамжтай. юм. За ингээд өндөрлж байна. Баяртай.